Хэрвээ та бүхэн бидний хөдөлмөрийг үнэлж байвал ганц кофе авах хэмжээний мөнгөөр биднийг дэмжээрэй. Таны жижигхэн дэмжлэг бидэнд маш том уран болдог. 9-р анги тэр өдрийн өглөөрөө буцсан дурсамжаар эхэлнэ. Судалгааны корпус даалгаварт явахаар гарч байна. Энд бид үндсэн дөрүүдтэйгээ танилцсан. Commander Erwin, шийдэмгий тайван төвлөрсөн удирдагч. Section Commander Honey Joy. Тайтнуудын тухай болон ерөнхий зам төлөвийн тухай сониуч зан нь солиоролтой төгсөн маш ухаалаг эмэгтэй. Капитан Леви. Хүчтэй, дууцуутай, бас их цэвэрч хүн. Бид тайтнууд ямар аюултайг харна. Хамгийн шилдэг цэргүүд хүртэл 30% хохирол амсдаг. Мөн Леви ямар айхтар болохыг харуулна. Тэр гурван тайтныг юу ч биш мэт ална. Дараа нь өгөж буй хамтрагчаа тайвшруулна. Чиний хүч чамтай хамт өгөхгүй. Энэ бамбар цааш дамжина. Яг тэр үед командер Эрвин бүх тайтн хойд зүг рүү хөдөлж байна гэж хэлнэ. Тэд хан дээр ямар нэг зүйл буруу болсныг шууд ойлгоод буцна. Дараа нь Эрен тайтанд идүүлсэн үеийнхээ өнцгөөс харагдана. Тэр тайтны ходоодонд сэрнэ. Тэгээд хамт идүүлсэн нөхдийнхөө үлдэгдлийг харна. Тэр яаж бүх бэлтгэлээ хийсэн атлаа энд хүрснээ бодно. Тасарсан гараа тайтны хоолоо руу чиглүүлээд нэгийг ч үлдээлгүй бүгдийг нь ална гэж тангарахлана. Яг тэр үед тайтны амнаас авраг гар дэлбэрч гарч ирнэ. Эрен тайтн болж чаддаг болсон байлаа. Эрен сэрнэ. Гэхдээ тэр ганцхан зөвлөл хэлж байв. Бүгдийг нь ална. Дараа нь армины цочордсон царай гарна. Тэгээд Гаррисонгийн амнасаа аврахаар айж байгаа цэргүүдийг харуулна. Эрийн тэр татнаас гарч ирснийг бүгд мэднэ. Эрийн өөрөө л санахгүй байгаа. Ахмад шууд хэлнэ. Хэрв эрийн хөдөлгөөн хийх юм уу? С сэжигтэй зүйл хэлбэл их буугаар буудна. Мөн Микаса Римийн хоёрч уралдад буруутгагдаж магадгүй. Тэгээд хүмүүс цэргийнхэн хит хатуу гэдэг. Миний бодлоор бол дажгүй юм байна. Тэр дараа нэрнээс энгийн нэг асуулт асууна. Чи хүн үү? Эсвэл тайтан уу? Эрийн ойлгохгүй байна. Тэгэхэд Ахмад олон хүн түүнийг тайтнаас гарч ирэхийг харсан гэж тайлбарлана. Микасач түүнд хариу сүрдүүлэг өгнө. Эрийн өөрийгөө хүн гэж хэлнэ. Гэхдээ Ахмад итгэхгүй, их бууга галлна. Тэд бут үсрэх гэж байх яг тэр мөчөд Эрийн аавынхаа үгийг санана. Тэдний дурсамж өөрт нь юу хийхийг заана гэж санана. Уучлаарай. Үүнийг тайлбарлах илүү их цаг байсан болоосай. Тэр зөнгөөрөө гараа хазаж хагас тайтан болж хувирна. Ингээд их бууны дэлбэрэлтийг зогсоож найзуудаа аварна. 10 дугаар анги хамны доторх нөхцөл байдал ширүүлсэн байгаагаар эхэлнэ. Даас найзуудаа тайтнуудад идүүлснээс болж сэтгэл санаагаар унаж бараг өөрийгөө алах шахна. Гэхдээ Марко түүнийг зогсооно. Энэ хооронд Сашагийн гидс өвдөж байна. Джон, Криста, 93, Ирен, Микаса 2 хаана байгааг сандрал үүсгэхгүйгээр мэдхийг оролдож байна. Гэтэл Wall Rose-ийн дотор талд нэг их буу дуугарч бүгд юу болсныг харахаар гүйцгэнэ. Эрний хагас Тайтан Микаса армийн хоёрыг хамгаалж байхад тэд Ирен сэрж Тайтан хэлбэрээсээ гарч ирэхийг харна. Эрен Титан хүчээ ашиглаад Вал Мария дахь гэрүүгээ буцаж Подвалд бүх хариулт байгаа гэж бодож байгаагаа хэлнэ. Гэхдээ Миксатай маргалцсны дараа өөр нэг төлөвлөгөө санал болгоно. Армийн Гаррисонд Эрен хүн төрлөختөнд тус болох тал болж чадна гэдгийг ойлгуулах. Харамсалтай нь Каптан Вармен сонсох ямар ч бодлого тэднээс салах санаатай байлаа. Бид ядаж энэ залуу цэргүүдийн үгийг сонсох өчүүхэн боломж өгч болох байх. Гэтэл командер Dot Pixis оролцсон. Тэр Эренний чадварыг ашиглах сонирхолтой байв. Тэр хүн төрлөختний тайтнуудын эсрэг боломжит найдвар болсон зүйлийг зүгээр л устгахыг хүсээгүй. Тийм ээ, энэ хүн нилээд ухаантай бололтой. Pixis ханыг аврах чулуугаар бөглөх төлөвлөгөөтэй байна. Эрен Тайтан хэлбэрээ хянахдаа эргэлзэж байлаа. Учир нь тэр үүнийг хоёрхан удаа, бүр яг хэлбэл нэг хагас удаа ашигласан. Гэхдээ нөхцөл байдлыг ойлгосны дараа туслахаар зөвшөөрнө. 11-р анги ханны орой дээрээс эхэлнэ. Pixis төлөвлөгөөг армийн 2-т тайлбарлана. Эрин арминаас хамаагүй илүү тогтолсон байв. Армийн бол төлөвлөгөө хит өөдрөг байна гэж бодож байлаа. Гэхдээ Эрин Pixis юу ярьж байгаагаа мэдэж байгаа гэж хэлнэ. Энэ бол дөнгөж танилцсан хүнд нилээд их итгэл үзүүлж байгаа хэрэг. Энэ хооронд Тростыг эргүүлэн авах төлөвлөгөөг сонссон цэргүүдийн урам ихэд хугарна. Дааз дахин сандарч эхэлнэ.
Байдал тум муу харагдаж байв. Хан дээр Пиксис эрэнд нэг домог ярьж өгнө. Нэг нийтлэг дайсан гарч ирэхэд хүн төрлөختөн хоорондоо тэмцэхэ болсон гэдэг. Эрен үнийг дэмий зүйл гэж хэлнэ. Пиксис инээгээ зөвшөөрнө. Тэд цааш алхаж явахдаа ханаас болон түүний бүлгийг ч харна. Well, I'll be damned. Пиксис саваа гаргаж нэг балгана. Тэгээд эрэнд ч бас нэг балга санал болгоно. Пиксис эрийн хоёр ханны орой дээрээс цэргүүдэд хандна. Пиксис тэдэнд Тростыг эргүүлэн авч эрийн ашиглан ханыг бөглөх төлөвлөгөө байгаа гэж хэлнэ. Тэр эрийг Тайтан болж хувирч түүнийг удирдах чаддаг шинжлэх ухааны туршилт гэж тайлбарлана. Энэ бол худал. Армийн төлөвлөгөөг тайлбарлана. Тайтанууд хамгийн их хүн байгаа газар руу явдаг болохоор нэг хэсэг цэргүүд ханны нэг булан руу явж Тайтануудыг тийш нь татна. Тэнд тэднийг ханны дээрээс их буугаар буудана. Ингэснээр эртний Тайтандад зай гарна. Түүнтэй хамт нэг хэсэг элит цэргүүд явж түүнийг хамгаалж байхад эрээн аврах том чулууг ашиглан ханыг бөглөнө. Цэргүүдийн хариу яг л үхэл рүү алах гэсэн мэт байлаа. Тэд уурлана. Олонх нь үлдсэн өдрүүдээ гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөсөн нь дээр гэж хэлнэ. Каптен Ворман явсан бүх хүнийг ална гэж хэлнэ. Гэхдээ Пиксис явсан бүх хүнийг өршөөнө гэж хэлнэ. Гэхдээ явснаар тэд гэр бүлийнхээ ийм айдастай нүүр тулах магадлалыг улам өсгөж байна гэж хэлнэ. Энэ нь цэргүүдийг үлдэхэд хүргэнэ. Пиксис дараа нь 4 жилийн өмнөх Вол Марияг эргүүлэн авах ажиллагаа. Үнэн дээр хүн төрлөختний амьд үлдэхийн тулд засгийн газар хүн амыг цөөрүүлсэн хэрэг байсан гэж тайлбарлана. Тэр өнгөрсөн удаа азтай өнгөрсөн гэж хэлнэ. Хүн амын ердөө 20% нь л үхсэн. Гэхдээ хэрвээ Wall Rose цөмөрвөл тэдэнд зөвхөн Wall Sinal үлдэнэ. Тэгэхээр ердөө 50% нь л амьд үлдэнэ. Тиймээс тэд заавал амжилттай болох ёстой. Пиксис, Иан Дитрик, Рико Бенса, Матаби Чарак нарт Ирэн нөхийг бөглөж байх үед түүнийг хамгаалах тушаал өгнө. Тэд төлөвлөгөөнд эргэлзэж байгаа ч Пиксис тэднийг төвлөрөхийг шаардаж Ианыг ахлагчаар тавина. Энэ хооронд армийн Ирэнээс уучлалт гуйж байна. Өөр юу хийх вүлээ дээ. Гэхдээ Эрен түүнд өөрт нь итгэдэг. Тэр маш ухаантай гэж хэлнэ. Дараа нь Микаса өөрийг нь хамгаалах багт хормоор байна гэж гомдлоход Эрен тэгж болохгүй гэж хэлнэ. Учир нь тэр хуурмаг багийн нэг хэсэг. Гэхдээ Аяан явхаас нь өмнө Микасаг тэдэнтэй нэгтгэхийг тушаана. Эрен армийн хоёр бие биедээ битгий үхээрээ гэж хэлнэ. Энэ л үнэхээр сайхан нөхөрлөлийн гол нь юм. Командор Пиксис цугларсан цэргүүдэд энэ нь хүн төрлөختний Тайтнуудын эсрэгэх анхны ялалт болно гэж хэлнэ. Эрен болон түүний баг аврах чулуу руу хүрнэ. Тэнд эрен гараа хазаж Тайтанд хэлбэртээ орно. Тэр Тайтанд хэлбэр нь үнэхээр сүртэй харагдана. Тэгээд тэр чулуу руу алхаж байгааг харахад их гоё. Микаса эрен бүгдийг аварна гэж итгэж байлаа. Гэхдээ эн чинь Attack on Titan шүү дээ. Юм сүргэлж муугаар иргэдэг. Эрен чулуу руу нэг хараад Микаса руу дайрна. Тэр Titan хэлбэрийг хянаж чадахгүй байжээ. 12 дугаар ангид Тростийн булан руу Тайтнуудыг татах төлөвлөгөө үргэлжилж байгаагаар эхэлнэ. Цэргүүд тулаанаас зайлсхийхийг оролцсон ч 5-1 нь үхнэ. Энэ өхлүүд бүгд миний хариуцлага гэж Пиксис хэлнэ. Энэ хооронд Микаса Эрений цохилтоос бултаж байхад элит баг түүнийг зүгээр орхиод явах уу гэж ярилцсан. Микаса түүний нүүрэн дээр өсөрч гарч ирээд ятгахыг оролдоно. Гэтэл тэр өөрийнхөө нүүр рүү цохино. Улаан дохио хараад армин Эрен рүү очихоор шийднэ. Нэг цэрэг Пиксист Эрений төлөвлөгөөг бүхэлд нь орхиё гэж хэлнэ. Гэхдээ Пиксис элит багт итгэж байна. Тиймээс элит багаас Матаби ухрахаар шийднэ. Микаса түүнд уурлана. Гэхдээ Иан анхаарлаа төвлөрүүл гэж хэлнэ. Тэд Тайтануудаар бүслэгдэж байна. Элит баг ухрах талаар маргасаар байсан ч эцэст нь төлөвлөгөөг дагахаар шийднэ. We are not leaving Jaeger defenseless, period. Микаса Ианд баярлахад тэр амаргаа хамгаалал гэж хэлнэ. Тэгэхэд Микаса улайна. Микаса Ирений шарх өөрөө эдгэрхээ байсныг хараад сандарна. Энэ хооронд Ирен хагас ухаангүй байдалд Микаса болон гэр бүлийнхээ дүр зургийг харж байлаа. Армин яг цагтаа хурч ирээд Эрений Тайтан шархацсан байгааг харна. Тэр хооронд Джон, Кони, Ани нар Титнуудыг ханны булан руу татахаар явж байна. Микаса Матабиг нэг Тайтанаас аварна. Гэхдээ тэд улам олон Тайтан ирж байгааг хараад цочирдно.
Эрен бүх тайтныг өөрлөгөө татаж байжээ. Армийн хурч ирээд юу болоод байгааг асууна. Микаса түүнд бүгдийг хэлнэ. Арим нь Эренийг сэрэх гэж хүзүүг нь хатгана. Гэвч Эрен түүний гараар нэвт гарна. Эрен хагас ухаангүй хэвээр армийн юу хэлэх гээд байгааг сонсож чадахгүй байлаа. You're not making any sense, Armin. Энэ хооронд Микаса болон Элит баг ойртож ирж байгаа тайтнуудтай тулалдана. Нөгөө талд Кони, Ани хоёр хананд хүрч чадна. Гэхдээ Жини Одын гээр эвдэрчихнэ. Тэр тайтнуудаас зугтахын тулд нэг байшинд нуугдана. Тэгээд тэндээ Одын гээр нь хിവэр байгаа нэг үгсэн цэргийг олж харна. Энэ хооронд Армин эцэст нь эрэнд хүрч чадна. Эрийн ууртайгаар сэрнэ. 13 дугаар анги хурдаа алдахгүй үргэлжилнэ. Элит цэргүүд Ирэнийг хамгаалсаар байна. Рикогийн баг тулалдаанд бүрэн устгаж тэр өөрөө болон нэг эмэгтэй цэргэл амьдулдана. Тэд аврах чулууны байгаа газар руу ухрахаас өөр аргагүй болно. Тэндээ илүү олон тайтан нэрж байгааг харна. Энэ хооронд Жон үгсэн цэргийн гэрийг авахар оролдож байхад нэг тайтан түүн рүү ойртож ирнэ. Аз болж Ани, Кони, Марко 3 тайтны анхаарлыг сарниулж Жон Одим Гера ажилуулж чадна. Тэд бүгд амжилттай мултрана. Гэнэт газар чичирч тэд эргэж гартал эрен аврах чулууг өргөчихсөн. Ханны зүг алхаж байв. Элит баг болон Микаса бүгд үүнийг гайхан харна. Армийн хурч ирээд эрен эргэж ирсэн. Одоо түүнийг ханд хүргэх хэрэгтэй гэж хэлнэ. Элит баг бүгд Матаби хүртэл Ирэнийг амжилттай хүргэхээр нэгдэнэ. Ани, Кони, Жэн хүртэл хан дээрээс бууж ирж туслана. Defend him! To the last man if that's what it comes to! Эрийн нөхрөө алхасаар байна. Цэргүүд тайтнуудын анхаарлыг сарниулж түүнийг хамгаална. Энэ явцад олон цэрэг амиа алдна. Матабич тэдний нэг болно. Бүх шоуны турш Эрен ханны зүг алхасаар цэргүүд өгсээр тайтнуудад идүүлсээр байна. Микаса армийн 2 ийм нэг хамтрагчийн амийг аврах гэж байгаад өөрөө амиа цалиасалж байгааг харна. Рико нисэн ирж нэг тайтны нүдийг зүснэ. Микаса түүнийг дуусгана. Эцэст нь армийн бүх хүчээрээ урам өгч хашгирч байхад Эрен сэтэрсэн хэсгийг бөглөж чадна. Нүдэндээ нулимстай Рико түүний хамтрагчид дэмий үхээгүй гэж хэлээд амжилттай босныг харуулах шар тохио буудана. Үүнийг хараад Пиксис тэр даруй элит багийг аврахаар нэмэлт хүч илгээнэ. Рико тэд ханан дээр эргэж очих ёстой гэж хэлнэ. Гэхдээ Микаса Эренийг тайтнаас гаргахаар очино. Гэтэл гинэт 2 тайтан дайрна. Гэхдээ тэднийг Wings of Freedom тэмдэгтээ нэг цэрэг тэр дор нь ална. Тэр бол Капитан Леви. Тэр тэднээс нөхцөл байдал ямар байгааг асууна. Гаррисон болон судалгааны корпус тайтнуудыг алж эхэлнэ. Ингээд бүтэн өдрийн тулааны дараа Трост тайтнуудаас чөлөөлөгдөнө. Тэд бүр 2 тайтныг барьж авч чадсан байдаг. Гэхдээ хохирол маш их гарсан. Энэ бол дайны үн. Тулааны дараа Жон үхэгсдийн дундуур явж байгаад Маркогийн цогцыг олж харна. Тэр ч бас энэ тэмцэлд өгчээ. Эхэнд хэлсэн шүү дээ. Хинд ч хит тасах хэрэггүй. Дараа нь Эрен газарт орох цэргийн шоронд сэрнэ. Түүнийг Эрвин Смис болон Леви Акерман байцаана. Одоо бодоод үзэхэд Микаса Акерман хоёр ч бас сонин шүү. Ямар тач тэд Эрнээс зорилго нь юу болох подвол түлхүүрийн талаар асууна. Эрийн мэддэг бүхнээ ярьж өгнө. Мөн судалгааны корпуст орж нэгч тайтан үлдээлгүй бүгдийг нь ална гэж хэлнэ. Леви зөвшөөрнө. Гэхдээ Эрэнд итгэсэндээ биш. Хэрвээ урвах юм бол өөрөө алж чадна гэж үтсэндээ. Сайн мэдээ Ягер. Чи одоо албан ёсоор судалгааны корпусын гишүүн боллоо. 14 дугаар анги. Эрен одоо ч хоригдсон хിവэр байгаагаар эхэлнэ. Хүн төрлөختний талд орсон тайтны тухай мэдээ маш хурдан тархана. Wall Сена доторх хүмүүс дөрвөсдгийг хүлээж авахыг гэж санаа зовж тэр яриаг үзэн яддаг. Харин Wall Rose-ийн хүмүүс Ирэнийг хайрлаж аврагч нь гэж харна. Энэ хооронд Military Police-ийн командлагч Nile Dog Ирэнийг устгах ёстой гэж хэлнэ. Тэд судалгааны корпус шиг гач хүмүүсийн гарт түүнийг өгч болохгүй гэж үзэж байна. Тэгээд өөр бусад цэргүүдтэйгээ хамт 3 цэргийн салбарын тэргүүн Dallas Zachary-ийг хүндэтгэл үзүүлнэ. Тэр шүүх болох газар ирж байна. Оо, Эрийн амьд үлдэх хэсгийг шийдэх шүүх хурал болох гэж байгаа хэлсэн билүү?
Тийм ээ. Энэ шоу нилээд ус төрчдөг шүү. Хан дээр Эрвин Смит Dot Pixies хоёр нөхцөл байдлыг ярилцсан. Pixies эцсийн шийдвэрийг Закари гаргана гэж тайлбарлана. Тэр хүн төрлөختөнд сайн уу, муу юу гэдгээр нь зүйлийг авч үздэг. Эрвин энэ шүүхэд ялж чадна гэж бодохгүй байгаа ч нөхцөл байдлаас шалтгаалan нэг санал гаргахад бэлэн байна. Шоронд Хааны Зои, Мик Закариуснаар ирнэ. Түүнийг тоох хэрэггүй. Тэр шинэ хүмүүст үнэрлэж шалгадаг зуршилтай. Тэд Иринийг камераас нь гаргаж шүүх рүү дагуулна. Хааны түүнд амжилт хүснэ. Тэгээд гинэт 90 цэргийн шүүх танхим дотор орж ирнэ. Закари эринд энэ шүүхийг тэр өөрийнх нь ирээдүг шийдэх гэж явуулж байгааг хэлнэ. Эртний оршин байгааг нуугаад байх боломжгүй болчихсон тул дотоод мөргөлдөөнөөс сэргийлэхийн тулд үүнийг нийтэд ил болгохоос өөр аргагүй болсон гэж тайлбарлана. Найл Док Эрнийг нэн даруй цаазлахыг хүснэ. Мэдээж л тэр тэгнэ. Найл Эрнээс мэдээлэл шахаж байхад пастор Ник орж ирээд Эрнийг яг одоо алах ёстой гэж хэлнэ. Тэгтэл Эрвин орж ирээд Эрнийг судалгааны корпуст өгч Вол Марияг буцаан авахд ашиглая гэж хэлнэ. Тростын үндсэн хаалга бөглөгдсөн болохоор өөр замаар явна гэж тайлбарлана. Нэг худалдаачин Лойл Тайтаныг хаахын тулд бүх хаалгыг бөглөе гэж санал болгоно. Гэхдээ Леви Тайтанууд бөглөхийг нь зүгээр хараад суух юм уу гэж асууж худалдаачид зөвхөн ашгаал бодож байна гэж хэлнэ. Пастор Ник дахин бухимдна. Гэхдээ Армин нэг шиг хандлал хан дээр зэвсэг байрлуулах ажлыг удаашруулсан гэж хэлнэ. Ник болон худалдаачид маргалдаж байхад Закари бүгдийг намжаана. Тэгээд Эрнээс хүн төрлөختний төлөө цэрэг хിവэр байхыг хүсэж байна уу гэж асууна. Эрин тийм гэж хэлнэ. Дараа нь Закари Трост дээр эрин хяналтаа алдаж таатан хэлбэртээ орсны дараа Микаса руу дайрсан тухай сөхнө. Микаса эргэлцсэн ч тийм байсан гэж батлана. Гэхдээ эрин Тайтан хэлбрээрээ түүнийг 2 удаа аварсан гэдгийг нэмж хэлнэ. Найл дараа нь эрин Микаса 2 багада 3 дээрэмчнийг асан өнгөрснийг сөхөж өрөөнд доторх маргааныг улам хүчтэй болгоно. Хүмүүс Микаса хүн мөн үү гэж асууж эхэлнэ. Эрийн түүнийг өмөөрч шүүх баримтыг мушгиж байна гэж буруутгана. Тэгээд хэрвээ тэд тэмцгээс айж байгаа бол ядаж өөрийг нь тулалдахыг зөвшөөр гэж хэлнэ. Гэнт Найл нэг зэрэгт Эрийн рүү онлуулах тушаал өгнө. Гэхдээ Леви оролцож санаагаа батлахын тулд Эрeenийг өшөглөнө. Бүр нэг шүдийг нь чунгана. Энэ нь Микасаг уурлуулна. Леви хэрвээ Эрийн хувирвал түүнийг барьж чадах цорын ганц хүн нь өөрөө гэж хэлнэ. Дараа нь Эрвин Эрeenийг нэг ажиллагаанд авч явж тэр аюул уу холбоотно уу гэдгийг нь батлая гэж санал болгоно. Закари зөвшөөрнө. Эрийн шүүхээс амьд гарч чадлаа. Шүүхийн дараа Эрвин уучлал гуйж зодсон нь шүүхийн дүнд нөлөөлөхийн тулд хэрэгэлсэн стратеги байсан гэж тайлбарлана. Таныг үнэхээр их хүндэлж байна. Леви хажууд нь сууж байгаад Эрийн өөрийг нь үзэн ядаж байна уу гэж асууна. Гэхдээ Эрин хэрэгтэй зүйл байсан гэдгийг ойлгож байна. Ханжи Левиг арай хэтрүүлсэн гэж бодож байлаа. Учир нь Эрний шүд унчсан байсан. Гэхдээ шүд нь аль хэдийн эргээд ургасныг хараад бүгд цочирдно. Эрийн албан ёсоор судалгааны корпусын гишүүн болж орхигдсон хуучин цайз дахь хуучин төв байр руу явна. Левиний элит баг бүгд нэг ижил даалгавартай. Эрийн хяналтаа алдах юм бол түүнийг алах. Ингэхэд эргэн тойрондоо чамайг алахыг хүлээж байгаа хүмүүсээр хүрээлүүлээд байх сайхан биз дээ. Тэднийг очиход газар нь нилээд заваан байв. Леви маш сайн цэвэрлэгээ хийхийг тушаана. Эрийн өөрийгөө дахиад подвал унтна гэдгээ мэднэ. Энэ бол дээд тушаалтнуудын тогтоосон дүрэн байлаа. Эрийн Леви дүрэнд ямар хатуу байдгийг хараад гайхна. Өө Эрийн тийм ч урамгүй харагдах хэрэггүй. Петра түүнд Леви өмнө нь танхаа байсан. Харин Эрвин Смитийн удирдлагадор судалгааны корпуст орсны дараа өөрчлөгдсөн тухай ярьж өгнө. Би лав тэрнийг сахилахгүй хүн байсан гэж мэдэж байлаа. Энэ хооронд Мик Эрвин 2 Эрээний үн цэнийг хурдан батлах хэрэгтэй гэж ярилцсан. Бид Эрээний авч явах эрхээ энэ ажиллагааны үр дүнгээр л хадгална. Дараа нь шинэ элсэгчдтэй баг нэг ажиллагаанд бэлдэнэ. Тэд зөвхөн тайлан дээр бичсэн зүйлийг л мэдэж байгаа ч Эрээнд тэдний нууц хүзэр болно гэж найдаж байлаа. Дараа нь хайны Эрээний 2 баригдсан Тайтан оролцсон туршилт руу дагуулж явна. Тэдний нэрийг Сони Бин гэдэг. Туршилтуудын шинж чанар баггүй төгшүүртэй байсан ч ханжи юр бусын хөгжилтэй байв. Цутаануудын ардах нууцыг ойлгосны дараа өнцгөө нь өөрчлөгдсөн гэж тайлбарлана. Lovely weather, don't you think? Are you hungry? Яг үннийг хэлэхэд хааны титануудад дуртай. Нилээд сананч зүгээр дагаад яв.
Эрен сонирхож тэр шүнжэнгөө туршилтуудын тухай сонсно. Харамсалтай нь тэр бүр илүү олон асуулттай болчихно. Маргааш нь тэд баригдсан титанууд алагдсан байгааг олж харна. Баг бүхэлдээ цочирдно. Хэн нэгэн нууцаар орж ирээд тэднийг алаад дараа нь гээр ашиглаад зогтсон байв. Леви явах цаг болсон. Энэ мөрдөн шалгалтыг милитари полис хариуцна гэж шийднэ. Эрвин нууцлаг байдлаар Эрнест тэр юу харж байна? Дайсан нь хэн байж болох вэ гэж асууна. Үүнийг санаарай. Дараа нь маш чухал болно. 16 дугаар анги зөвшөөрөлгүй Одим гээр ашигласан асуудлаар цэргүүдийг шалгаж байгаагаар эхэлнэ. Нэг цэрэг Тайтан алсныхаа төлөө хүн шийтгэгдэж болно гэж юу гэж гайхна. Харин өөр нэг нь тэр Тайтанууд шинжлэх ухааны судалгаанд маш чухал байсан. Тэднийг алдсан нь хүн төрлөختөнд гарц гэж хэлнэ. Кони Анигээс энэ талаар юу гэж бодож байгааг асууна. Гэхдээ Ани өөрөө бод гэж хэлнэ. Дараа нь тэр аримны зөргийг хүлээн зөвшөөрнө. Энэ нь түүнд тиймч тохирохгүй зүйл байв. Аримч түүний сайхан сэтгэлийг магтана. Нилээд хөөрхөн юм. Судалгааны корпусын төв байранд ELD болон Гүнтэр шин нисэгчид судалгааны корпуст үнэхээр орохыг хүсэх болов уу гэж гайхаж байна. Тэд Эрнэс байж болох хүн байна уу гэж асууна. Гэхдээ Эрен хэнийг ч санаанд оруулахгүй байна. Леви тэдэнтэй нэгдээд тэд эргүүлд гарна. Энэ хооронд Джон, Кони, Армин, Саша нар ирээдүгөө ярилцаж сонголтоо жинлэж байна. Тэднийг нэг цэрэг жагсааж байхад Эрвин Смис гарч ирээд судалгааны корпусын амьдралын хатуу бодит байдлыг тайлбарлана. Сүүлийн жилүүдийн өндөр хохирлыг ч хэлнэ. Үндсэндээ энэ бол үхлийн эргүүл. Одоо ч гэсэн амь насаа эрсдэлд оруулж бидэнтэй нэгдэхийг хүсэж байгаа хүн энд үлд. Дараа нь тэр Рин хуучин гэрийн подвал руу очих ажиллагааг танилцуулна. Ихэнх шинэ нисэгчид явна. Гэхдээ Джон, Саша, Кони, Микаса, Армин, Райнер, Беролд, Имир, Криста нар үлдэж Эрвиндэд хүндэтгэл үзүүлнэ. Тийм ээ. Үндсэн баг маань бүрдлээ. Шинэ нисэгчид Эрвинийн Long Range Scouting Formation-ыг эзэмшихдээ төвлөрсөн бэлтгэлээ эхэлнэ. Дараа нь Рин ажлаа дуусгаад Микаса, Армин хоёртой дахин уулзна. Микаса одоо ч Леви Эренийг өчгөлсөнд ууртай хിവэр бөгөөд тэр жал хитрхи даварсан гэж хэлнэ. That pipsqueak took things way too far. Эрен Джоныг судалгааны корпуст орсныг хараад цочирдно. Тэгээд Марко үгснийг сонсоод бүр ч их цочирдно. Эрен өөрийн Тайтан чадварын талаар Микаса, Джон хоёртой ярилцсан. Тэр хяналтаа алдаж Микаса руу дайрснаа хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Микаса тэрийг нэг их тоохгүй мэтэр өнгөрөөнө. Тэр түүнд үнэхээр их хайртай. Бэлтгэл ажил дуусах үед хонх дугарч 57 дахь экспедишн ихснийг зарлана. Эрвин цэргүүдийг дагуулan ханны цааш гарна. Ингээд бүх зүйл эхэлнэ. 17 дугаар анги судалгааны корпусын ханны цаадах экспедишноор эхэлнэ. Явж эхлээд удаагүй байхад Мик Закари ойрхон нэг Тайтан байгааг мэдэрнэ. Гэхдээ үндсэн бүлгийг аюулгүй байлгахын тулд Support Squad-аар түүнийг нь даалгана. Саша тэрийг хараад нилээд байна. Гэхдээ багийн ахлагч нь анхаарлаа төвлөрүүл Support Squad-ад нь даатгадаж хэлнэ. Тэд явж байхдаа Аран Гүнтерийн хэлсэн үгийг сандаг. Support Squad хуучин хот хүрэх хүртэл тэднийг хамгаалж чадна. Түүнээс цааш Эрвинийн Long Distance Enemy Scouting Formation дээр л найдана. Энэ шинэ цэргүүд Тайтантай таарвал давж чадах болов уу гэж бодно. Гэхдээ Аруугүй энэ төлөвлөгөөний гол нь Тайтануудтай тулгархгүй байх гэж хэлнэ. Хуучин хотоос гарсны дараа Эрвин бүгдийг байрлалд нь оруулна. Армен, Жен, Ренер 3 хуваагдаад өөр чиглэлд явна. Нэг тус болгоод хэрвээ нэгтэн таарвал айж сандраад хэрэггүй шүү. Армен 50 байхыг хичээж байгаа ч чимээ гайх бүрдэ цочиж байлаа. Тэр нэг улаан дохио харж Тайтан байгааг мэдэгдэнэ. Тэгээд өөрөө ч дохиогоо дамжуулж бүх хүн мэдээлэлтэй байлгадаг. Энэ систем титануудтай аль болох баг тулгархад тусалдаг. Эрвин бөгдөөд таатнууд газар нутгийн онцлог болон өөр саадаас болж заримдаа гинтд гарч ирч чадна гэж анхааруулж байсан. Яг үнэхээр тэгнэ. Тэд нэг тосгоноор өнгөрч явахдаа Саша мөлхдөг нэг таатантай таарна. Тэр сандарч дохионы буугаач зөв ашиглаж чадахгүй хүрнэ. Гэвч багийн ахлагч болон өөр нэг гишүүн нь таатны анхаарлыг сарниулж мод руу аваачин уйна. Энэ хооронд Армен яагаад ямар ч дохио харагдахгүй байгааг гайхаж байлаа. Тэгтэл яг тэр мөчөд нэг хар дохио тэнгэрт харвна. Тэр нь abnormal Titan байгааг илтгэнэ. Армен өөрийн дохиогоо ч буудна.
Тэр abnormal Titan баруун жигүүр рүү дайрч эхэлнэ. Ойр хавийн цэргүүд Нээс Сис хоёр хамтын ажиллагаагаар түүнийг унгааж чадна. Гэвч дараа нь өөр нэг abnormal Titan гарч ирнэ. Тэд түүнийг ч бас унгаахыг оролдоно. Гэвч тэр Titan хоёр цэргийг ямар ч хүчгүй мэтээр алчхна. Айж цочирдсан Армен энэ Titan өөр бүр ухаантай юм шиг байгааг ойлгоно. Энэ нь харан шиг хүнээс Titan болсон өөр нэг хүн байж магадгүй гэж бодно. Армен тэр Тайтныг Female Titan гэж нэрлэнэ. Тэгээд Female Titan Арментай нүүр тулахад нэг маш сонин зүйл хийн. Тэр Армений нүрийг шалгаж үзээд түүнийг алалгүй зүгээр орхиод явчихна. Армен яагаад өөрийг нь амьд үлдээсний гайхан балмагтана. Чи бид хоёр хоёулаа л гайхаж байна. Одоо яг юу болоод байна аа? Энэ Female Titan өөрийн араас дагуулсан Titanуудаараа баруун жигүүрийн ихэнх цэргийг устгуулсан байжээ. Тэр цэргүүдийг командлагч шиг удирдаад энд авчирсан байж болох уу гэж тэд гайхна. Армен, Райнер, Жон 3 дахин нэгдэж энэ Titan ариуныг хайж байгаа бөгөөд маш их хохирол учруулсныг ойлгоно. Тэд ариун хаана байгаа талаар таамаг дэвшүүлнэ. Тэгээд тэр формашныг арт талд байгаа гэж үзнэ. Ингээд Female Titan-ыг саатуулж бусдад ухрах хугацаа гаргах хэрэгтэй гэж шийднэ. Жен түүний шүрмс рүү дайрч удаашруулахыг оролдоно. Гэвч Female Titan бултаж бараг түүнийг барьчих шахна. Тэр зөвхөн ормын нарийн үхсэн гэж хашгирахад л түр саатна. Тэр хооронд Жэйн мултарч чадна. Дараа нь Райнер шууд дайрч үзнэ. Эхэндээ Titan түүнийг бут цогсон мэт харагддаг. Гэвч тэр Titan-ы гарыг зүсэж гарч чадна. Тэд бүгд амьсгаа авч амжаад Female Titan явж байгааг харна. Гэвч удалгүй тэр формашнын арт тал руу тэдний бодлоор Аарон байгаа зүг рүү чиглэж байгааг ойлгоно. 18 дугаар анги Райнер Female Titanтай ширүүн тулгарсны дараа Армени Одон Гэрийг асууж байгаагаар эхэлнэ. Райнер, Армен, Жон гуравт одоо ердөө нэг л морь үлдсэн байдаг. Жон өөрийн морио дуудахыг оролдож байхдаа хинэн үлдэх хэрэгтэй болж магадгүй вэ гэсэн хэцүү сонголттой нүүр тулна. Үнэн дээр би байсан бол дарамтаас нь болоод ухаан алдах байсан. Гэхдээ яг тэр үед Криста гарч ирнэ. Тэр хоёр морь авчирсан байв. Тэрний дотор Жоны морьч байсан. Яг үнэхээр баатар юм. Чамгүйгээр яах байсан бол? Тэд формашндоо буцаж нэгдэнэ. Гэхдээ буцахын оронд өөр чиглэлд явсаар байна. Учир нь судалгааны корпуст үргэлж нэг нууц төлөвлөгөө байдаг. Тэгээд тэд үргэлжлүүлэх ногоон дохио буудана. Энэ хооронд Леви улам түүний баг баруун талын формашн бараг бүрэн устсан гэсэн мэдээг авна. Тэд урагшилсаар байна. Гэвч удалгүй өөр газарт abnormal Titan гарсан тухайч мэдээлэл ирнэ. Хэсэг цэргүүд Female Titanтай тулгарна. Гэвч Female Titan түүний багийг бүгдийг нь алчхна. Дариус бусдад анхааруулах гэж зугтахыг оролдоно. Гэвч тэрч бас үхэн. Тайван нойр сорой цэрэг минь. Формашн зүүн тийш эргэхэд тэд авраг моддын ойд хүрнэ. Эрвин зөвхөн Center Squad дотор нь орно гэж шийднэ. Бусад цэргүүд болох Саша, Жон нар ойн захад Тайтнуудыг тогтоож барих үүрэг авна. Ой дотор Айрон энэ тактиктээр нилээд эргэлзэж байлаа. Гэхдээ Леви үүнд учир бий гэж хэлнэ. Тэр моднууд гээрэ ашиглахад маш их тус болдог. Энэ бүх үүмийн дунд тэд Female Titan-ыг дахин олж харна. Левиийн баг тулалдахад бэлдэнэ. Петра тушаал асууна. Урууа бол Тайтантай шууд тулалдахыг хүсэж байлаа. Тэд бэлдэж байхад Леви эцсийн мөч хүртэл чимээгүй байна. Тэгээд яг сүүлийн мөчөд бүгдэд чихээ тагал гэж хэлээд нэг дуут дохио буудана. Одоо тэд сөрөг дайралт хийх гэж байна.